За сайн байцгаана уу? Улаан пальто зохиолынхоо үргэлжлэлийг унших гэж байна. Манай шүүдэр цэцэг сувгийг дагаж зохиолуудыг маань сонсдог та бүхэндээ баярлалаа. За зохиол маань цаашаа үргэлжилж байна. Номин манад гэдэг нь өнөөх шилэн байшинд байдаг айлруулд очих гэж байгаа хэрэг биз? Энэ хүүхдийг ер нь сэтгэл зүйчд үзүүлэх ёстой юм шүү. Гэтэл эцэг их нь л хүүхдээ үзүүлж онцлуулах үүрэгтэй бас эрхтэй. Өмнө нь хулгайлагдсан хүүхд биш байгаа гэж бодсноос цагдаад өргөдөл өгсөн биш. Юу боллоо доо? Альмаа мэдээж охиноо сэтгэл зүйчд үзүүл гэвэл яавч хүлээж авахгүйц. Гэхдээ охины энэ зам төрх өнгөрсөн дурсамж ч юм уу, урт насны явдал ч юм уу, хийсээр ертөнцид нэгэн зэрэг оршиж байгаа мэт сонин байдлыг эс анзаарч зоргоор нь орхиж яавч болохгүй гэдгийг Минжмаа мэдрээд байла. Юун төлөө хүүхдээ эмч болохоор сурч байгаа билээ дээ. Минжмаа намын охины зөөлхөн бамбар хөөрхөн гарыг хөтлөн бодол дарагдсан явсаар цэцэрлэгийн хашаанаас гарлаа. Утаа үнэртэж хамар хорсгож байлаа. Гадаа тогтуухан нар гудайж өвлийн нэгэн өдөр төгсөж байлаа. Намин өнөөдөр Минжмаагаар ахуулж байгаадаа хачин их баяртай байсан аж. Сэтгэлд нь энэ ихчил нэг л дотн санагдана. Дандаа бодогдоод байдаг өнөөх өөр гэр шилэн байшин өөр аав ээжтэй нь уулзуулж өгөх хүн Минжмаа гэдэгт яагаад ч юм номин бат итгэдэг байжээ. Ер нь түүний үгийг сонсдог хүн маашаагаас гадна ганцхан Минжмаа л байжээ. Тинхүү охин их л баяртай гэх чинь дэвцэн гарч явснаа цэцэрлэгийн хашааны хаалганаас гарангуут гараа тавиулж. Минжээ ихчээ, хоёулаа манад очихгүй бол би эндээс явахгүй шүү. Босхгүй гэд явган суучихлаа. Өнөөх л их барихан онлын хичээлийн үйлбэрүүд тархийг нэрж түүнээс үүдэн зуны дадлагаар хөдөө суманд нэгэн ихийг төрүүлж явахт ихсэн гинт гэж хаав халуун бөөн нүж пүлхийн гар дээр нь унсан санаанд орж ирэхэд бодлоо цэгцлэх санаатай цагаа харах Минжмаа хошуугаа унжуулсан охиныг татан босгох гэд дийлсэнгүй. Зөрүүд дураараа зан хөдөлчихсөн болол та. Номин бүр цастай газар хөвтөд өгдөг байгаа. За миний дүү босоод ир. Их чин тэгээд чамаг тэр газар руу чи аваад явъя. Алуу миний дүү босчих. Хүмүүс хараад эвгүй штэ. Үгүй та амл. Минжмаа инээмсэглэхэд амнаас нь уур гарна. Тэр охины өмнө явган сууж ноосон малгай доогуур нүдрүүн сөрвийг хөхөл үсийн засч өгөөд хүүхэд өөрийнх нь хүслээр юмыг шийдэж өгөх болохгүй үедээ гаргадаг зөрүү дараншин илэрхийлсэн хөөрхөн нүдрүүний нээв хилэн харж за амлж гин одоо миний дүү бос хувцсан заварчлаа штэ хүний зам дээр ингэж хөвтөж болдгийм үү хүмүүс гэрлүүгээ гарах гад яарч ин харж гин үчи тэр нэг эмээ ирж гин гэлээ ачаага хөтөлсөн эмээ тэр хоёр руу дөхөн ирж авсан тэр аж бас ачгүйгээ хөтөлсөн бас нэг өвгөө ирж авлаа. Тэгэд номин овоо санаа зовсон шинжтэй бослоо. Минжмаад эрхлэн нэг талаар өөрт нь дуулууртай зөөлөн ханддгаар нэлэг барьж удаа дотроо бас ичсэн аж. Минжмаа охиныг хөтлөн явсаар автобусанд суулаа. Дөнгөж 5 цаг өнгөрч исэн болохоор автобус овоо хүн цөөтэй байсан аж. 3хан бодол яваал өнөөх төгөл хотхон байдаг тул хоёулаа чимээг өхөн хөтөлсөн автобуснаас болоо. Төгөл гисэн хаягтай хар ширмэн хашааны хаалганд тулж ирэхэд Минжмаад дахиад л аимшиг төрлөө. Байрны гадаа хинч байсангүй. Номин Минжмааг чирэг шахуу зүтгэсээр орцны хаалгаар орж нэгдүгээр давхрын өнөөх тас хар хаалганы өмнө очиж зогслоо. Минжээ ихчээ та хонхын дараач би хүрэхгүй штэ гэхин тушаал буулгаж байгаа ноёхтой шиг байлаа. Минжмаач дуулуурт зарцсан юм шиг шуудхан л хонхын дартал өмнө дүүрэг нь дэлбэртэл цочоосон өнөөх шууж иргэх мэт дуу хатахтай зэрэгцэн өвгжөөр эрэхтэй хүний хоолой гарч хэмбэ гэлээ. Минжмаагийн цусан царцчих шиг л боллоо. Урд нь азарын айл эзгүй ээж таарсан. Гэтэл одоо гэрээ эздэд юугаа хэлж хуухаа маажих вүлээ. За дүрсэн эрэг дүүгээ шилэх гэсэн юм гэж л хэлхээстэй. Багада даалгавраа хийхгүй хичээлдээ очисон өдрөө багш самбарын өмнө дуудахад яг ингэж гэс хийтэл ямар нэгэн хариулт олоод хилээд зогсдогсон.
Энэ аав биш вэ гэж номинг хэлэхдээ зэрэгцэн Минжмагийн хариултыг хүлээлгүй хаалганы цоожин торхийн өнөөх хаалга нэгдлээ. Өвгжөөр царайтаж би галбирн залуу хүн шиг жавхалцсан их л ээлдэг харцтай хүн зогсож байлаа. Тэр хүн танихгүй бүсгүй жаахан охин хоёрыг хараад юун залбин юмнууд хаалга самардаад байна гэх шиг харцаараа хашгицсан бол Минжма тэгж сандрахгүй байх байсан биз. Харин эсрэгээрээ тэр хүн их л ээлдэг учир зүйрсэн төв харцаар Минжмаг харахад Минжма уламж их твдэж сайн байна уу аха гэснээ номинлуу зэрүс хялам хийвэл охин тэр хүний нүрөөд хөмсөг зангидан уурсах мэт нухацтай харж зогслоо. Сайн байна уу миний хүү гэд асуусан харц илгэх гэрээ эзний өмнөөс Минжма аха манай дүүгийн шээс нүрээд гэхэд номинч шимээр байна гэж төрөмгөө хэллээ. Минжмаач хэдийн твтгэ болж аха бит хоёр хүн хүлээж байгаамаа ирсэн айл маань эзгүй байна. Танад дүүгээ би засуулчих болох уу гэж асуулаа. Ёо чааваста тэгээдэг гэж тэр хүн хэлээд хажуу тишээ замиран манай хоёрыг оруулахар найр тавилаа. Тэнгэр минь ямар ээлдэг хүн бэ гэж дотроо уулга алдсан Минжма киноноос л Баян айлын гэрийг үзчихснаас биш энэ насандаа ийм гоё айлд хүл тавьж явсан биш. Хүлд орон памбалцах ирээн хевс яавч эрдэн талтан болог биш байлаа. Галаа тэр хоёрын суудаг өрөөнөөс хавьгүй уужимхан хонголд орж асар том болордын гялалцахыг харлаа. Тэр уужим саруул хүлээлгийн хонголоос лавта 6 тиш салбарсан олон өрөөнөд харагдана. Номин болцгор гараа Минжмагийн алганаас шув татан авч тэр миний жорлон гэд гүн алга боллоо. Яа ямар хичмээр юм бэ айлд орчод миний жорлон гэж Минжма яс хавталцсан. Тэгээд бүсгүй гутлаа харуул тоос шорон тэр ганган ирээн хевсэн дээр гიშгэлтгүй юм харагдахад халаасаа тэмцчин ам арчдаг тостой цаас байсныг олж гутлынхаа шороог арчих хайцсан ч олигтой цэвэрхэн болсонгүй. Тэгтэл цаанаас нас ахимагдуу эмэгтэй хүний дуу гарч хинбэ өвгөө гэхэн дуултлаа. Хажуу айлд ирсэн хүүхдүүд гинэ. Дүүгээ би засуулах гэхэд урт ноолуурн цамц өмссөн хямсгар байрын эмэгтэй чихрийн тав гарсаар хурж ирэв. Хонглоор зүүн тийш эргээд аавынхаа хуучин ажлын өрөөний цаана байх ариун цэврийн өрөөлөө номин чавхтан орлоо. Энэ айлд оронгот охин бүхнийг дурайтал сансан байлаа. Аавынх нь өрөө хаана уу? Ээж аавынх нь өрөө хаана уу? Өөрийнх нь жорлон хаана уу гэдгийг маш сайн санаж байлаа. Ариун цэврийн өрөөний тавилгыг сольсон ч тэр өрөөний жорлон яг байрандаа байж байлаа. Энэ цэвэр бохор усны хоолойд байрлуулсан усны тоолоорыг харах зорилгоор хийсэн шүүгэнч бас байсан. Жорлонгийн ард идэг тэр шүүгийг номин хараад л танилаа. Яг энэ шүүгэнд түүний нууц байдаг. Нууцаа олж Минжмад үзүүлэх юм бол номингийн ярианд тэр үнэмших болно. Тэр нууцаа охин хизээ саналаа гэдгээ ч мэдэхгүй батал энэ гэрт орж ирэнгүүт л тархинд нь жорлонгийн шүүгэнд нууц байгаа гэсэн бодол орж ирсэн байлаа. Усны тоолуурын шүүгийг нээж доошо тонгож хоёр хоолойн завсраар хавчулсан зургаа хайвал яг тэр газартай байж байх нь тэр. Гой доо гэд охин хуйлсан хусны үс шиг болж хуучирч шарлсан гэрэл зургийг гаргаж ирлээ. Өдөр саруудын уртад шарлсан гэрэл зураг дээр гадаах цэнхэр гулсуур наан тухай хааж тэгшгэн тайруулсан хөхөл үстэй час улаан пальтотой охин цав цагаан хуцтай дэгжин ганган ээжтэйгээ хөтөлцөн зогсоо зураг байлаа. Миний ээж бит хоёр байна гэж номин шивнээд зургийн тоосыг ханцуугаараа арчаад халаасандаа хийж жорлонгийн усыг татаад өрөөнд доторхыг тойруулан харлаа. Угаасаа шээсэн огт хүрээгүй тал би засан дүр үзүүлэх хэрэгтэй гэж сэтгэсэндээ жорлонгийн усыг татсан тэр байлаа. Минжма гэрийн эзэгтэй найр тавьсан тавгийн эдэнээс улаан малгайттай гой чихэр нэгийг авч эмэгтэй нүүрлүү нээв хилэн баярлаа хичээ гэлээ. Ашгүй жорлонгийн ус татах дуулдан номин хаалгын тас хийлгэн гарч ирснээ Минжма руу ирэхийн оронд миний өрөөдөө гэхэн дуултахад тэр санаан завсандаа ёстой л ясна хавталцаж хөөй номион наашир хөөй гэж дуудахад
хоолойн чахраад нэг л эвгүй дугарчихлаа. Минжмад эдээ амсуулаад хамгийн над өрөөндөө юм хом аялуулж исэн гэрээ эзэгтэй "Хөөе, дүү чи манай хүүхдүүдийн өрөөлөө орчих уу да" гэд тийш ухсгэлээ. Минжма яаж чадалгүй үүдний дэрэгдээс номинг дахиад л дуудлаа. Харин номио охин ариун цэврийн өрөөтэй зэрэгэлдээ байх танил хаалганы өмнө ирээд дагчин чичрэх мэт болсноо бариулаас нь татан онгойлголоо. Нүднийх нь өмнө зүүн ханандах бяцхан одоо морины зурагтай бүтээлгэр хучаастай ор сэмгэр хөх хөшигний өмнө ээж нь цааш хараа зогсож байгаа дүр зураг бодтой юм шиг тодроод ирлээ. Хизээ нэгэн цагт энэ өрөөнд яг ийм зүйл болсныг ой ухаан эргүүлэн санаж чаджээ. Санаандгүй заримдаа нэгэн газарт ирж очиход эсвэл анд найзтайгаа ярьж суутал өмнө нь хизээ нэгэн цагт яг тийм явдал болж байсан нь давтагдах шиг хачирхалтай мэдрэмж хүн бүхэнд төрдөг шүү дээ. Урд нь хизээж хүл тавьж байгаагүй хотын явж үзээгүй гудамжаар алхаж явтал танихгүй газар аяны дөрөө мултлахад тэр л уул толгод балархаа жимэн хүртэл сэтгэлд нэг л ойр илтэл нь алхаж явсан мэт эрхэм дотн юм шиг санагдах үе хүн бүхэнд байдаг. Номио охины сэтгэлд яг л тийм гайхан мэдрэхүй давалгаалan орж ирэхэд Минжмагийн 2 дахь удаага "Номио миний дүү наашрал гэх зүрхшээнгүү дөө хевс шир хийлгэн алхасаар нүд нь ороо дээр гарчихсан ирэх айлын эмээ саад олчихж гин. Номинд тэр эмэгтэйгээс эмээх сэтгэл огтхонч төрсөнгүй. Яагад гэвэл эн чинь түүний гэр шүү дээ. Тэгээд энэ өрөө номингийн өрөө байсан. Тэгээд тэр хүүхдийн өрөөний үдэн дээр зогссоор л байлаа. Гэтэл нөгөө эмээ тэр бяцхан охинд ширүүлж чадсангүй харин гараас нь зөөлхөн барьж "Их чин дуудаж байна охин минь" гэд өөдрөө чангалаа. Номин хөшсөн мэт хөдөлсөнгөө тэр эмэгтэй нүрөөд тэр дороос үлийн харж "Эмээ, энд байсан гэрэлтдэг однууд хаачсан бэ? Бас ханын цаас нь пони морхонтой байсан штэ" гэснээр түүнийг даган өдрөө алхлаа. Түрүүн орж ирээд л үлдсэн тэр газараа шаасан гац шиг зогссоор байсан Минжма "За миний дүү би цэцэн үү? Наашир. Чиста төрсгүй амтан шүү. Айлын хүүхдийн өрөөнд очоод" гэж зандрах айцснаа гэрээ эзэгтэй рүү харж "Уучлаарай ихжээ бит хоёрыг" гэд охины гараас шүүрэн авлаа. Түрүүн хаалга тайлж өгсөн гэрээ эзэн өвгөн хаа нэгтэйгээс гарч ирснэ. "Зүгээрээ хөөмн. Манад ч бас ачнар гэд ийм нөхдүүд хит хит байгаа" гэд инээмсэглэхэд эхнэр нь гэртээ танихгүй хүмүүс оруулж бодлаан тарсанд өвгөндөө дургуул гисэн шинжтэй ширүүн харснаа чимээг өхөн тэр хоёрыг харж зогслоо. Минжма "Уучлаарай. Манад их дураараа юм байгаа. Бас жоохон худлаа залнаа" гэж мос бовтноснаа "Баярлалаа хаа" гэд номинг чирэх шахуу тэр айлаас гарлаа. Айлаас гараад орцны хаалга руу охиныг учиргүй чирэх Минжмагийн гараас номин цагтан мултарснаа "Тавил да. Минжма хчээ. Би ямар худлаа ирсэн юм уу? Та өөрөө юу ч мэдэхгүй ээж" гэлээ. Энэхэм өчт тэр хоёрын ард өнөөх айлд ийм яриа өрнөж байлаа. Минжмагийн зогсож исэн тэр хевсэн дээр алчуур барьж очоод хевсний шороог арчиж цэвэрлэх ихнэр нь гэрт элдвийн хүн амтаа оруулаад гэхэд ажлын өрөөлөөгөө алхах өвгөн "За яах вэ? Нялхан амтан шээн гэж байхад оруулахгүй яадаг юм дээ. Тэглээгээд юу л болов гэж" хэмээн аманда бовтнолаа. Эхнэр нь ач нартай зориултан зассан өнөөх өрөөг шалгах мэт очиж шагааснаа толгойд нь нэг дурсамж галсгийн орж ирэхэд өвгнийхээ ажлын өрөөлөө орж ирээд "Өвгөө, чи санаж гин үү? Урчнан энэ байранд анх нүүж ирэхэд нэрээ хүүхдээ өрөөнийх нь ханд нэг тийм од мод байсан билүү яалаа" гэж асуулаа. Өвгөн компьютерын юм хийж сууснаа эхнэрлүүгээ харж "Харин яалаа. Чи санах байлгүй дээ" гэлээ. Минжма охины гараас аяархан хөтөлсөөр гадаад агуулan гарч ирлээ. Өвлийн богинохон өдрийн залхуу наран хэдийнэ жаргаж гадаа бүрэнхийн нөмөрчээ. Минжма орцны үдэндээ хурц гэрлийн дор зогт тусснаа. "Номио, миний дүү, энд аав ээж чинь байхгүй л байгаа үстэй. Тэр настай эмээ өө хоёр чиний аав ээж хоёр биш шүү дээ. Чи одоо хадгүй ах альмаа ихч хоёрын хүүхэд ойлгов уу? Жохон хүүхэд хүссэн юм хийж чаддгүйг мэдэх болохоор л их чинь чамааг өнөөдөр энд авчирсан юм. Одоо хоёулаа дахиж ийшээ хизээч ирэхгүй. Ойлгоо" гэлээ.
Номин Минжмагийн ийхүү яншихыг сонсоогүй мэт чимээгүй хүн зогсож байснаа халаасаа ухсаар нэг хуучирсан хуйлаастай зураг гаргаж ирээд та харал та би ерөөсө худлаа хилтгүүм чин гэд зургаа өөдөөс нь саруулаа. Час улаан хөөрхөн балтаатай гэлгар хар төрийтэй гуталтай номингийн хэрийн насны тас хар хүүхэлдэй шиг хөөрхөн ох тас хар үстэй хүүхэлдэй шиг хөөрхөн охин гулсурын нааталд цасан цагаан хувцастай ээжтэйгөө хөтөлцөн зогсоо бүдэгхэн гарсан тэр зургийг үзээд ёстой л Минжмагийн цусн царцах шиг боллоо. Тэнгэр минь охины яриад байдаг нөгөө ээж нь энэ байх нэ. Минжма зургийг чичирхээсэн гараар авч эргүүлэн харуул тодхон гардаг хар үзгээр ээж Саяна 2 3 сарын 22 гэж бичсэн байлаа. Намаа энэ хэн бэ? Юу хэн бэ гэж ээжтэй ойрлахгүй юу? Гэтэ эн чинь альмаа ээж биш. Надад өөр ээж байгаа гэж би танд хэлсэн биз дээ. Миний энэ ээж компьютераар дандаа юм бичиж байдаг. Бас англи хэлтэй. Надад англи монгол гоё номнууд уншиж өгдөг байсан. Бас гоё урт хумстай. Өөтийн ном уншиж хахад хороонд нь цэцгэн бөгж байсан. Харалта тэр гулсурд мөн байгаа үсттэй. Энд чинь манай гэр ойлгов? Хараач тэр гулсурыг гэлээ. Нэрэл яг зураг дээрх гулсуур өмнө нь байж байлаа. Минжмад хэлэх үг олцсонгүй. Зургийг дахин харсаар зогсноо. Намаа чи энийг хаанаас гаргаад ирвэ? Гэлээ. Гэрийнхаа жорлонгийн ард идэх шүүгэнд надад 2 нууц байдаг. Нэг нь тэр шүүгэнд байдаг нууц. Тэгээд сая орсон чинь миний нууц яг тэндэ байжсэн. Тэгээд би танд үзүүлэх гээд авсан байхгүй юу? Гэснээр номин гулсуур дор гүүгээд орчихлоо. Минжээ ихчээ нааширлаа. Минжма охин руу очихоос аргагүй болжээ. Тоглоомын талбай дээрээс тусах хурц гэрэлд сарын саруулхан байлаа. Минжмаг цас чахруулан явсаар гулсуурын хажууд очиход номин амьсгаатан газар ухаж байлаа. Хөөе бяцхан минь чи юу хийгээд байна наад бэлээ мэлээ чин тасгар боллоо. Ээж нь загнан да. Гэхэд яа гэм бэ? Би танд туулаатай нууцаа үзүүлэх гэж хахад бас юун туулаатай нууц вэ? Хоёлаа явъя. Наашир. Минжма сүүлийн хэдэн минутанд энэ бяцхан охин дөрлөөсөн үхэр шиг л болоод байгаагаа өөрөө ч гайхаж байлаа. Түүний гулсуур дагуур шагаахад охин носон бэлээтэй жижигхэн гараараа шороотой цас ухаж суулаа. Оо энд биш л дээ гэд охин ялэмгүй хажуу тийшээ ухаж эхэлнэ. Удалгүй тэр гэж хашгирснаа улам хурдан яг л мөргөл чуулган нүхэ малтах шиг шожигнтал газар малцаар хавтгай шилээр дарсан туулаан зураг гаргаад ирэв. Минжээгчээ хар да. Энэ миний туулаатай нууц гэхэд Минжма тоглоомын гулсуур дорох нохон өөр шиг хүн дээр орохдоо санаа зовсондоо иш тийш харуул ашгүй бүрэнхэд эзгүй тоглоомын талбайд байгаа тэр хоёрыг анзаарч байгаа амтан ганц ч үзэгдсэнгүүт санаа нь амарчээ. Жаварт амнаасаа уур савсуулан амьсгаатах охин шороотой бэлэгээ тайлаад шилний шороог арчснаа дороос нь өнгөгцсөн зургийн дэвтрийн тал цасан дээрх зураг гаргаж Минжмад сарвалаа. Харваас хүүхдийн гараар зурсан ногоон хормогчтой урт богиночихтэй туулаан зураг байлаа. Энэ миний зурсан зураг. Тэгээд энэ миний туулаатай нууц ахгүй юу? Нэрээ туулааны хормогчны карманд миний дэвтрийн түлхүүр байдаг шүү дээ. Одоо би туулаатай нууцныхоо оронд энэ зургаа хийнэ гэд ээж охин хоёрын зургийг шилэн дор хийж хичээнгүйлэн боллоо. За хоёлаа явъя. Айгуул ээжийн ажил тараад гэртээ ирсэн бол их чин дахиад хэрэгт орно штэ. Хүүхдийн дагуулаад тэнлээгээд альмаагч намайг загнана. Чи бас даарчлаа ханаа төрүүл яана гэж бүсгүй гинт сандарлаа. Номын охины ой дурсамжинд нэгэн тод дурсамж яг л кино шиг сэргээд ирлээ. Тод шар палтоотой гоёмсог хувцалсан ээж нь Саяна миний охин хоёлаа нууц хийж тоглох уу? Ээж нь багадаа чихрийн цаас шилээр дараад газар болоод нууц олгож тоглодог байсан байхгүй юу? Гэт шилний бяцхан өөдс олж доор нь баагатай чихрийн цаас хийж үзүүлсэн байлаа. Номин гэр өдөө гүйж ороод хуучин жаадтай хавтгай шил барьсаар шил авчраад барьж авсан зургийн дэвтэрнээс туулаан зураг хажлан ээж би тэгвэл энэ туулаагаа нууц олгомоор байна гэд ээжтэйгээ нэмсэглэн ил сухаж соосон тэр дурсамж. Гүй тэгэхэд номин гэдэг нэртэй байгаагүй дээ гэж бодсноо охин
шар хувцастай ээж нь яг хажууд нь өөрийн хайрлсан харцаар ширтэж байгаа мэт санагдахад гинт инээмсэглэжээ. Цаг хэдийн 6 өнгөрчихсөн байлаа. Хажуудаа Минжма байгаагч тэр мартцсан байв. Тэгтэл Минжма гараас нь татан гусурны доороос гаргаж хөрөмнийх нь шороо цасыг говж халтаас нь зүүн хацрын нойтон амны цаасаар арчаад хөтлсөөр хашаанаас гарчээ. Тэр хоёрыг тийм хотгоны аалгаар гарч явах агшинд эмнэлгийнхээ түргэн тусламжийн тэргээр явж байсан альма яг дэрэгдүр нь өнгөрч таарчээ. Цүнхнээсээ ингэсгээ гарах гэтэл нүднийх нь үзүрт охин үзэгдэх шиг болоход альма гайхаж тогтон харуул яах аргагүй Минжма номин хөтөлчихсөн нэгэн хотгоны хашаанаас гарч явах нь тэр өдийг номин аваад гэртээ харсан. Эсвэл ажил дээр байгаа гэж бодож байтал юу вэ ч одоо. Альма жолооч руугаа харж "Зундаа хаа зогсоорой" гэж уулгалаа ойрлоход жолооч ир утаа гартал торомсглон зогслоо. "Хөөе Минжээ" гэж альма гудамжаар нэг гуухчсан хашгирлаа. Охиныг хөтлөн автобусны бодол руу алхаж явсан Минжмаач цочиж дороо нам зогсоод эргэн харав. Номин төрүүлж ээжигээ харангуут "Яна Минжаа ихчээ ээж бит хоёрыг загнана да" гэд Минжмагийн нүрээд үлийн аврал ирсэн харцаар харна. "Яна альма ихч" гэж Минжма бовтнон зогсох зур альма яах ихийн зураг түргэний тэргнээс үсрэн боож хит хараагаад дэрэгдэн ирчихсэн байлаа. "За та хоёр чинь энд юу хийж аваа олсов?" гэж альмаг амсгатахад "Юу л та альма ихчээ би" гэж Минжмаг эрен муурах зур номын ээжийнхээ нүүр рүү харж "Шилэн байшинтай гэртээ ирсэн байхгүй юу?" гэд хэлчихдэг байгаа. Баларсан хэрэг. Охиных нь хэлсэн энэ үг альмаг ёстой л нэг тесрэлтэл нь уурлуулжээ. "Юу? Шилэн байшин гинэ? Чи чинь яахаараа хүүхдийн үгээр үг хийгээд ингэж дими тэнж явдаг байна? Эртээр цагдаад очиж матаас өгсөн байсан. Одоо ингэж хүүхдийн толгой эргүүлээд явж идэг. Хэвээ ямар солиотой хог вэ? Алуу номин чи нааша хүрээд ирчээ" гэд хүүхэн охиноо гуд татан хөтлөөд машин руугаа алхахад Минжма "Альма ихчээ ийшээ ирвэл номингийн сэтгэл амарх болов гээл" гэж бовтон зогслоо. Ихтэй чирэгдэг шахуу яваа номин "Ээжээ Минжаа ихчийг битээ загна л та" гэж уйлагн дуугарлаа. Альма зог тусснаа охиныхоо далан дундуур тас хэтлэн зохиод авлаа. "Дугаа очие. Байтлаа хар илгийн хүнийг ихээсээ илүүд үзэх нь үү? Явъя, орон гэрийнхаа барааг харъя" гэсний эргэн харж. "Энэ хүүхдийн илэрл надад сэтгэлийн там болоод байна. Гайгүй. Чи дороос нэг юм унгахаараа над хар толгоогоор ойлгоно" гэж шүд зон хашигдснаа охиноо чирэн машин руугаа явхад хаагуяа ханд татуулах шахан ээжтэй чирэгдэн явах номин эргэн харж "Минжээ ихчээ" гэж хашгирахад альма охиноо машинд түлхэн суулгаж "Орчээ. Дахиад энэ сэгсэсэн юмтай том шилэн байшин гэж солиорч тэнж үзээрэй чи" гэд давхин оджээ. Минжма замын хажууд ганцаараа үлдээд шүүр салтав. Минжма минь чи чинь юу л хийгээд явна да. Ангийнхантайгаа кино үзэх оронд айлын хүүхэд өрөвдөж эцэг эхийнх нь урдуур орж гүйсний чинь горн ийн. Өөрийгөө яа гэжээж эргүй амтан гэсэн бодол орж ирэн өөрийгөө зэмлэгч номин тэр айлын хаана ямар өрөө байдаг, ариун цэврийн өрөө нь хаана байгааг алган дээрээ байгаа мэт мэдэж байсан. Жорлон руу гүйж ороод тэр хачирхам зургийг гаргаж ирээд "Миний нууц" гэсэн. Тэгээд "Миний өрөө" гэснээ гүйж ирээд "Гэрэлтдэг однууд нь байхгүй байна" гэсэн. Бас байрны гадаах гулсуур дороор жалга осноо шороо ухан туулаатай нууцаа гаргаж ирсэн зэргийг бүгдийг эргэн саналаа. Амар юм аа. Энэ хүүхд үнэхээр ортоол юм яриадсэн байж штэ. Урт насны гэр гэтг нь мөн л бололтой гэсэн бодол орж ирээд өнөөх хотгон руу хартал урд нь гадаа сууж байсан эмээ ирж явлаа. Минжма түнлөө дөхөн очиж мэдлэв. "Сайн байна уу эмээ?" Сайн байна уу хүүхээ? Чи чинь хэний хүүхэд вэ?" "Аа би урд нь тантай энд таарч исэн л та." "Эмээ танаас ганц юм асууж болох уу?" "За юу юм бол доо хүүхээ?" гэд эмгэн түүний царай руу ониж угаад их л нухацтай харна. "Би нэг айл хайж аваамаа эмээ." "Алуу юм чинь барилцах уу?" гэд бүсгүй эмгэний барьж аваа ууттай эмээг авч хотхны хашаагаар хамт орох зур.
Эмээ энэ голын байрны 1-р орцны 22 тоотод урд нэг жохоо охинтой залуухан айл сууж байсан болов. Тэр үед найз маань ах их байсан юм аа. Тэгэд тэднийхийг олох хэрэгтэй болоод гэхэд тэр хоёр туршлага сандлын хажууд хэдэн ирсэн байлаа. Эмгэн амьсгаадан сандал дээр сандалснаа. Чи чинь яасан хэрэг дуртай амшиг вэ? Гэхдээ эртээр бас нэг охин дагуулж ирчгээд л шалгаагаад байсан хүүхдүүд ээ гэлээ. Тийм ээ. Та ямар ой сайтай бэ? Гэхэд эмгэн их л дуртай маасан эмсгэлснэ. За энэ байрны 22 номерт чинь одоо Түндвийг суудаг. Түндвийн хөгшөнтэй би ч одоо бас сайхан минь дустай байдаг юм аа хөрхий. Хаяа бас хотоор алхана, агаарт гарна. Өмнө нь энэ байранд бас өөр айл байсан. Юу лээ? Залуухан хүүхдүүд байсан баг шүү. Тэгээд айл эрт байраа Түндвийн зараад л нүсэндээ. Өө тийм үү? Харин би яг тэгж бодоод байгаа юм аа. Эмээ тэр айл чи хүүхдтэйсэн те? Нэг жоох охин. Чи чинь хэл ам сугалчих гээд байхын яадаг хүүхд вэ? Гэж эмгэнийг хэлэхэд хашаагаар орж ирсэн ганган машинаас буух нэгэн эмэгтэй эмгэнтэй мэдлэлээ. Хөгшин сайн уу хүүхээ ойр тарагдахгүй хайчаав дээ гэж хэрэгт дурлснаа. Нөгөө хүн гадагшаа яваад ирсэн гэхэд толгой тогсноо. Минжмаар уу эргэж. Үгүй нэрээ саналаа. Тэр айл 5-6 насны хөөрхөн гихч охинтой байсан санагдчих нэрээ. Даанч хөөрхийн тэр охин аваарт орсонд болцсон. Тэр хөөрхөн охиноо алдчихад тэр хоёрыг хэцүү байх шиг байсан. За үгүй нэрээ энэ хотгоны гадаа осол болсон хэрэг шүү дээ. Энэ усан хориглуурын хажууханд машаанд дайруулчихсан сурагтай байсан. Би тэр үед хараагүй л дээ. Ээж нь ихээ сайхан өндөр охин байсан санагдчих байна гэлээ. Минжмагийн оройны ус босоод ирэх шиг эвгүүцгийн хажуугаар бас олзуурхах сэтгэл төрж. Эмээ тэгэд тэднийг хаашаа нүс юм бол гэж лавлаа. Үгүй хэн мэдхэвдээ зайлвал надад ямар хэлэх биш. Энд байхад хөөхий тэр хөөрхөн охин нь санагдаад хэцүүдээс эхнэр нь их зовсон харваас зовсон царайтай байсан. Үгүй тийм сайхан үрээ алдсан хүн яаж өөдтэй байх вэ? Нөхөр нь тийм алтай гэж залуу би надтай дандаа хууч дэлгдэг байсан болохоор нөхрийнх нь нэрийг санаж ин шүү. Байз нэг тийм хуйлаатай юм хийдэг юм өөрөөд явдаг хүүхэд байсан шүү дээ. Нэрэ манай хүү архитектор ажилтдаг хүн гэж байсан шүү. Их мөнгө олдог гинлээ гэж илдвэл тоочлоо. Тэгснэ. За, эмээ хөлөөс жиндээд байна. Айгу бол бөөрөөр гатхна. Баяртай хүмүн гэд бослоо. Намингийн яриад байдаг нь огт илэрэл биш вэж. Мөн ч сони юм да. Аав зураг зурдаг байсан гэд байдаг. Гэтэл энэ эмээгийн хэлснээр архитектор ажилтаа байсан гэхээр байнга зураг зурж байх нь аргагүй шүү дээ. Яста сони. Цаамагийн хэлснээр урт настай холбоотой хэрэг байх нь хүм үхээд дахин төрөл олж мэдлдэг байлаа гэхэд өмнөх насны амьдралаа ийм тод сонно гэхээр сони юм аа. Миний муу ээж нэрээ хаана ямар айлын хүүхэд болчихсон явж идэм болоо. Ээж одоо нас орсноос хойш жилийн дараа төрөл авсан гэвэл одоо бараг нэг нас өнгөрцөн байх нь биш үү? Ста нэр ээжтэй тэмдэг тавьдгүй би ста тэний хүн юм аа гэсэн юм бодсоор автобусны бодол руу алхаж байлаа. За ингээд өнөөдрийн маань дугаар өндөрлж байна. Улаанбалтай зохиол маань бас улам сонирхолтой болж байна. Тэгээд энэ хүүхэд урт насны амьдралаа санах тухай өмнөх дугааруудад би бас зарим жишээ энтрийг ярьсан. Та нар маань санаж байгаа бах. Тэгээд миний амьдралд ч гэсэн одоо тиймэрхүү юм тохиолдоод эхэлчихсэн ажиглагдж байна. Тэгээд манай аав гадаадд байдаг манай дүүгинд яг төрсэн юм шиг бид нар одоо ажиглаад байгаа. Тэгээд 2 настай байхдаа
нөгөө манай гэр бүлийн зургийг харчаа манай аавын зургийг заагаад энэ би байна гэж 2 удаа хэлсэн. Тэгэд өөрийгөө бас нөгөө эмэгтэй хөх тахгүй юу. Тэгчээд өөрийгөө би аав байна гэж бас ярьж исэн хэд хэд удаатай. Тэгэл манай аавын нөгөө хийдэг байсан юмнуудыг одоо юм бичих айгу дуртай байсан бол одоо ингээд 4 настай ээжж 3 настайгаас хойш байнга юм биччихэдэг болсон. Ямар ч бичиг үсэггүйж яг юм бичиж байгаа юм шиг үзгээ бариад яг бичих шиг тийм аятайхнаар ингээд юм ирээчээ суугаад идэг гэх мэтэр манай дүүгийн хүүхэд нь бол тийм шинж тэмдэг үзүүлдэг. Тэгээд яг манай аавын дуртай байсан хоол моолн дуртай гэх мэтэр тэгээд саяхан нөгөө миний нүүр номны найз нэг лам байдаг. Тэр хүмүүсээс нөгөө ойр дотны хүмүүс дотор чинь одоо урд насаа сансан ч юм уу эсвэл ойр дотны хүн чинь эргээд төрсөн тийм жишээ байна уу гэд асуусан байлээ. Тэгээд хүмүүс нилээн битсэн байгаа харагдсан. Тэгээд тэндээс нь хараад би сонирхолтой жишээ бас ярих гэж бодож байна. Тэгээд ер нь нэг 4-5 нас хүртлэх хүүхэд зарим хүүхэд тэр урд насаа санаад идэг гэж үздэг юм билээ. Одоо дэлхийд даяар ийм жишээнүүдийг цуглуулсан тийм ном хүртэл гарсан байгаа. Энтхэгийн их олон жишээ гэдэг бол одоо Америкт ч гэсэн бүр хүүхдээ ярьсан тэр өмнөх гэр бүлгээд байгааг нь очиж олж уулзсан тохиолдлууд хүртэл зөндөө бичигдээд байдаг болсон байлээ. Тэгээд Христийн шашинд болохоор нөгөө хүнийг ингээд өмнөх насныхны амьдралыг мартуулахын тулд нэг Христийн шашинд үлөө еврейн нөгөө шашинд үлөө аль шашинд гэдгийг марчаад байна. Нэг Деважингийн голоос уулгадаг гэдэг юм лээ. Тэгээд тэр уснаас нь уухаараа урд насаа мартаад шинэ амьдралаараа амьдардаг гэдэг домог момог байд юм бэлээ. За тэгээд надад бас тиймэрхүү юм баг бахад. Гэхдээ юу лээ зүүдэнд бас орж исэн өмнөх насныхаа эцэг эхийг харж ийн гэд гэртээ айлмалыг харж исэн тохиолдол надад ч хүртэл байдаг. За тэгээд та нар маань энэ иймэрхүү тохиолдлууд сонссон мэдсэн бол комментар бичээрэй. Тэгээд гоё коммент бичсэн үнийг шагнаа шүү. За тэгээд миний нөгөө хаан банкны дансанд урамшуул шилжүүлвэл маш их баярлах болно. Баярлалаа.